Цаашаа за өгүүлбэр нь уншаад энэ дээрс энэний томьёог гаргана бүгдээрээ. 15,000 литр усны багтаамжтай усан санг усаар дүүрэх болжээ. Усан санг дүүрэхэд зарцуулсан хугацааны график ашиглан асуултад хариулаарай гэж байна. За энэ график ингэдэг байжээ. Эн чинь буцаагаад физиктээр дэлгэцэн яаж гарах вэ? Дэлгэцээ би ширлээгүй байгаа хата. За. За 6 дугаар ингийн бодлого юм чинь бүгдээр яриад хамт яриад явчих. За тэгээд аль болохоор стандарт бичиглэлдээ бид нар бас одоо сурах хэрэгтэй. Тэгэхээр хэмжигдэхүүн гэдэг утгаараа x y болчихлоо шүү дээ. За эхнийхээ ингэсээс тэр асуултанд хариулаарай гэсэн. Графикийн тэгштгэл ямар байх вэ гэж байна. Тэгэхээр нэг цагт x-ийн 1 гэсэнд харгалзах нь y-т хэд вэ? 3,000 шүү дээ. За тэгвэл одоо энэ k гэсэн коэффициент буюу энэ y тэнглэхийн дагуу байгаа утгыг x тэнглэхийн дагуу байгаа утгад харьцуулсан харьцаа хэд гарах вэ гэдгийг бид нар олох нь байна. За тэгээ яриад байгаа хүүхдүүдээ. Тэгэхээр юу болох юм? 3,000 литрийг хуваах нь 1 цаг. Нэг ч хүүхд дуурахгүй багш нар та нар дуурвал их сайн шүү. 1 цаг. За тэнцүү юу болох вэ? Энийг доор нь бодож гарганаа. Тэнцүү хэлээрэй. 3,000 тэгээд литрийг хуваах нь цаг. За ийм нэртэй К гэсэн коэффициент гарч ирэх юм. За тэгвэл одоо 2 цагт 6,000. За тэгэхээр юу болох вэ? К тэнцүү. Хичээлдээ сайхан оролцоод яриад яваад байгаарай. Чиний нэр усыг дуудаагүй учраас. За тэгвэл энэ болох уу одоо 6,000 литр цаг. За 3 гэсэн цаг дээр харгалзах хэмжигдэхүүн хэд вэ? Энд бол 9,000. За тэгэхээр К тэнцүү юу гэсэн тоогоор хэд гэсэн тоогоор хөө? Би энэ 6 гэж худлаа ирсэн мэт хүүхдүүдээ. Хэд вэ? 3,000. Тийм ээ? За. Энэ дээр 9,000-ыг хэд тавихан 3 тавихлаар мөн л хэд юм? 3,000. За дараа нь энэ 4 цагт харгалзах нь 12,000. 4 цагт харгалзах нь 12,000. За тэгвэл К тэнцүү гэж бичин шүү хүүхдүүдээ. Яг энд бичиж байгаагаар гүйцэд бичнэ. За 12,000-ыг 4 тавихлаар мөн 3,000 литр цаг. За дараагийнх муу ялгаа авахгүй ийм гарна. За яагаад ийм гарна гэд багш нь шууд бичиж өглөө эн чинь шулуун байна. Шулуун байгаа учраас энд бүх Y-ийн утгыг X-ийн утгад харьцуулсан харьцаа. Одоо энэ 5 дээр ингээд 15,000 харгалзаж байна. 5 цагт 15,000 литр. Тэгэхээр энэ ийм гарна. Тэгээ энэ 27-нд бол эндээс эхлээд ингэж ороод энэ тэгштэл гарах юмыг ингээ үздсэн байна. За тэгээ 6 дугаар ангиас учраас одоо бидэнд их хэлбэр ойлгомжтой болно. За одоо графикийн тэгштэл ямар байх вэ гэсэн асуултанд хариулна. Тэгэхээр эхлээд энэ график дээр бид нар маш сайн ажиллаж байна шүү дээ. За тэгвэл одоо эндээс за энэ хоёрыг энэчгээр нь хуулаа. Надад энэ хуулагдаж гарахгүй нэ. За энд л бичиж да. За тэгэхээр одоо юу болсон? Бид нар ямар тэгшгэлтэй харьцаатай болсон? Яриараа өгдөө. К тэнцүү Y-ийг хуваах нь X. Эхлээд математикаараа биччихье. Тэгэхээр дараа нь энийг физик дээр ч оруулаад хэлээд өгнө.
За. За ингэсэн одоо эндээс y тэнцүү энэ y чинь нөгөө одоо хуваагдагч лог 4 гэдэг төрний хичээлрүүл ингээд их сайн энийг бид нар үзсэн байгаа шүү дээ. Лог 4 бол хуваагдагчийг хуваагчд хуваа. Тэгэхээр лог 4 маань энэ k-тэй тэнцүү хуваагдагч бол y-тэй тэнцүү хуваагч бол x-тэй тэнцүү. Ингээ хуваагдагчийг олохын тулд бид нар лог 4-ийг хуваагчаар үржүүлгээд ингээд томьёогоо гаргацсан байна. Тэгэхээр одоо энд юу болох нь хөөхдөө. Эндээс y-г олох нь бид нар y тэнцүү k-ийг үржих нь x. За иймтэй болж ирсэн. Одоо тэгштэглээ гаргах юм бол тэгштгэл буюу одоо нэг функцээ гаргаж байгаа гэсэн үг. Тэгэхээр y тэнцүү нөгөө олсон тоогоо орлуулчихна. Энэ k оронд 3000 литрийг хуваах нь цаг. За энэ юу гэсэн үг юм гэхээр нэг цагт 3000 литр ус. Энэ усан санд орж байгаа юм байна шүү дээ. Тэгээд энэ усан сангийн нийт багтаамж 15000 литр учраас 5 цагт дүүргэж байгаа юм байна. Нэг цаг тутамд 3000 литр ус шахах чадaltaй юм байна. За энийг үржих нь x. За энэ бол математикаар бол энэ бол юу юм гэхээр энэ графикийн пункт буюу пункт. За пункт гэдэг чинь юу гэж хэлээ? Түрүүний хичээлээр суусан хүүхдэд хариулаарай. Пункт гэдэг бол монголоор хамаарал гэсэн. Өөрөөр хэлбэл энэ чинь за математикээр ярил y нь x-с шууд хамаарна гэж ийм хэлнэ. Энийг мэдэх юм бол одоо бид нар 8 дугаар ангийн физикийг хийж чадна. Энийг мэдэхгүй бол бид нар 8 дугаар ангийн физикийг хийж чадахгүй. За дахиад эн чинь юу гэж энэ хамаарлыг бас бид нар одоо энэ бол математикээр тайлбарлчихж байгаа юм шүү. Физикээр тайлбарлах юм бол энэ эзэлхүүн нь хугацаанаас шууд хамаарна гэсэн ийм болоод байна. За ингээд математик дээр бид нар ингээд бичсэн. Энэ бол математикээр бичиж байгаа. За физик дээр энийг томьёо болгоод бичих юм бол эн чинь пункт гэсэн бол одоо физикт. Тэгэхээр бид нар математик дээр давхар физикийн хичээл хийж яадаг байна гэж ойлгох хэрэгтэй. За физикээр ярих юм бол энэ y чинь эзэлхүүн гэсэн хэмжигдэхүүн болж таарсан. Y-гээс хувьсгч маань хугацаа гэсэн хэмжигдэхүүн болж таарсан. За ингээд энийг физик дээр бол юу гэж хэлэх юм гэхээр энэ эзэлхүүн нь хугацаанаас шууд хамаарах. Өөрөөр хэлбэл энэ гэсэн үг. Усан сангийн эзэлхүүн олох томьёо гэж энийг ингэж нэрлэх нь физик дээр л энэ хоёр дээр алдсан шүү. Томьёо гэж. За ийм ойлголт. Энэ эерэг чиглэлтэй тул хурц өнцөг үүсгэнэ. За мөн саяны аргаараа явна шүү дээ хоёроо. Энд бол зөвхөн x y байна. Саяныхаа аргаар л явчихна. За энд яг нөгөө хэмжигтүү өгдөг зөвхөн y x-ийн тухай байгаа учраас за хүснэгтээ яг харгалзуулаад биччих. За эхнийхтэр харъя. Энэ 2 байна шүү дээ эхнийхтэр тийм ээ. 2 дээр y-ийн хэд байна? Эхнийхтэр бол оролт 2 дээр y-ийн хэд байна? 1 байна шүү дээ. Тэгэхээр 1-ийг хэдэд хуваах юм? 2 хуваа. Тэгэхээр энэ 2-ны 1 гарчин k. Энэ дээр ойлгосноо?
аль нь альны график юм бэ гэдгийг таних тулд ийм л юм хийчих юм шүү дээ. За энэ хоёрны нэг нь энэ график дээр яваа шүү дээ. Одоо энэ хэд дөрв дээр хэд вэ? Оролт нь 4. Оролт буюу x нь 4. 4 дээр гаралт буюу y нь хэд вэ? 2 байгааз яриараа. Тэгэхээр та хоёрын нэр усыг дуутахгүй 2-ыг хэд туваах вэ? 2-ыг 4 туваа. За 4 ба 2 чинь хоёулаа яах юм? 2 тураагдах учраас хэд болох юм? 2-ны 1 болно. За тэгээ шулуун учраас бидэрт 2 цэг л хангалттай. Олныг авах шаардлагагүй. За дараагийнхаа оролт нь 6 байна. Энэ дандаа 2-оор ихссэн утга авсан байна тий. 6 дээр гаралт нь ингээд хараа энэ 3. Олж харж байгаа үстэй яриад байгаарай. 3 байна. Тэгэхээр хэдэ? Хэдийг y чинь хэдэ? Y чинь 3. Тийм ээ? X нь хэдтэй тэнцүү юм? 6. Энд чинь бас тэгэл хэд болох вэ? Тэнцүү хэд болох вэ? 2-ны 1 бол. За шулуун дээр ер нь бол 2 л утга авахд хангалттай байдаг. Ингээд энийг зориуд би энийг устгалаа. Шулуун дээр 2 л юм хангалттай. За тэгэхээр одоо энэ биднэрт байхгүй байна. Тэгэхээр одоо эндээсээ бүгдээр гурлаа одоо y-г олох томьёогоо иччихсэн шүү дээ. Y ч одоо энд энэ k тэнцүү y-г хуваах нь x гэсэн юм чинь. Тэгэхээр энд томьёо бичвэл юу гэж гарах юм? Хэлээр манай хоёр. Энэ харьцаанаас y-г олъё. Тэгэхээр юу болох юм? Y тэнцүү k-ийг үржихнэ юу манах юм? Дугаараа x. Тийм үү? Тийм. За тэгвэл одоо тэ k-ийн хооронд орлуулчих шүү дээ. Тэгэхээр чинь y тэнцүү юу болох юм? K-ийн хооронд хэдийг орлуулах юм? 2-ны 1-ийг орлуулад 2-ны 1-ийг үржихнэ x. 2-ны 1 чи өөрөө хэдтэй тэнцүү юм? 0.5 x-тэй тэнцүү. За ингэж бодчихно шүү дээ. Тэгэл энэ бол нэгээс их бүхэл тоо байсан үүсгэж байгаа өнцг нь энэгээр зурсан. Энэ масштаб бол 45-аас орчим байна. Энэ болох дээр чинь бүр баг хурцсан зүг үүсгэж байна. Эерэг. За энийг биччих. За энэ дээр биччихээ. Энэ ингээ график үүсцэн. За тэгээ энэ график яг хэдэн градусын өнцөг үүсгэж байгаа юм бэ гэдгийг уг нь одоо хийж байх ер нь ёстой юм. Инглээр энэ ахлах ангийн бэлтгэгдэж байгаа. За энийг хэмжээ гуруулаа. Тэгэхээр чи энийхээ графикийг зурчаар энэ зурхлаар 45/111 градус өнцөг үүсгэж байна. За ийм ойлголттой болно. Y тэнцүү сөрөг x функцийн графикийн k нь энэ байна. За нөгөө талаас энэ. Нөгөө талаас одоо энэний харьцааг нөгөө энэ хүснэгчгээ ингээд биччих юм бол юу болох вэ? Одоо дараагийнхыг гуруула хүснэгтлэхгүй шууд бичиж одоо ойлгосон юм чинь. Энэ юу юм? Эндээс харах юм бол y тэнцүү сөрөг x чи ер нь аль болж таарах гэдэг. Энэ болж таарах гэдэг нь да. Сөрөг 2 дээр энэ хараа 2 дээр сөрөг 2. Сөрөг 2 дээр эерэг 2 гэсэн. Олж харж байна уу? Энэ y-ийн сөрөг 2, x нь эерэг 2 яг одоо энэ цэг дээрхийг авах юм бол энэ цэг дээрхийг авах юм бол дунтлын чин график шүү энэ.
Энэ цэг. X нь эерэг 2 байхад Y нь сөрөг 2. Энд X нь сөрөг байхад Y нь эерэг 2. Тэгэхээр энэ чинь K-ийн хэд гарч ирэх гэдэг энэ хоёр үгтэй. Сөрөг 1 гарах гэдэг. За дахиад харъя бас. Энэ X нь сөрөг 4 үед Y нь эерэг 4 байна. За тэгвэл энэ бол K тэнцүү сөрөг 1 байна. За энэ сөрөг 1 чинь юу юм? 0-оос бага. 0-оос бага. За тэгсэн чинь энэ K 0-оос бага үед энэ дүгнэлтээ бичээрэй. Энэ бол одоо эдгээр багш нар